Даниэл харь газар колончлогдсон ч гэсэн тэр маш хүнд хэцүү нөхцөл байдал хотон сүрсэн нурсан байсан ч гэсэн ард түмэн хэцүү зүгрэлд орсон ч гэсэн тэр газар бурхны дотор ашиглагдсан гэж хэлж болно. Тэр бурхан бидний сүмд ганцхан хэрэгэлдэг юм биш юм аа. Бидний амьдралын хамгийн их цаг хугацаа хаана өнгөрдөг вэ гэхээр ажлын залбар дээр байдаг. Даниэл Вавилонд очиод юу хийсэн бэ? Тэр яг л тэр нийгэм дотор амьдарсан. Хүмүүсийн дунд амьдарсан. Тэр зүхтаагүй. Тэр нуугдаагүй. Тэр залбирлаа орхиогүй. Эцэдтэй хамт байхаа хизээч орхиогүй маа гэж хэлж болно. Өнөөдөр Христ итгэгчид заримдаа төөрөлд орох үед бас байдаг. Итгэлтэй амьдрахын тулд бид нар энэ ертөнцөөс хол байх хэрэгтэй. Энэ ертөнцөөс ангид байх хэрэгтэй гэж. Гэтэл Есүс биднийг энэ ертөнцөөс тустай гаргаагүй. Тэр биднийг энэ ертөнц рүү илгээсэн. Гэхдээ та тэрөө Даниэлийг санаарай. Даниэл Вавилоныг өөрчилж чадаагүй байж магадгүй. Гэхдээ Вавилон бол Даниэлийг өөрчлөөгүй. Ажлын газараас нь танд дарамт иржээж магадгүй. Ёс зүйн сорилтууд иржээж магадгүй, тийм үү? Хүмүүс худлаа тайлан гаргаа гэж магадгүй хэлжээж магадгүй. Авилга өгөхгүй амьдрал явахгүй гэж магадгүй таныг ятгachж болох юм. Чи жоохон Христийн зарчмаа энэ удаатаа буулгачих. Тэгэхээр нийгэмдэр амьдарч байгаа Христ итгэж хүмүүсээ чи хийж чадвартай гэдэг асуулт чухал биш. Чи хинбэ гэдэг энэ асуултанд хариулах нь чиний хувьд чухал юм аа.